жилд 48 тэрбум төгрөг жил болгон зарцуулж штэ. Одоо энэ өнгөрсөн сонгуулиас өмнө бол энэ эсхийн ахлагч нар чинь хөдөлмөрөөсөө доод хэмжээгээр цалинждаг байж байгаад дараа нь 800 мянга болсон билүү дээ. Тэгээд сонгуулийн өмнөөс сая 200 мянган төгрөг цалин авдаг болсон. Ингээд нийтдээ 1915 эсхийн төлөөлөгч байна одоогийн байдлаар. Тэгээд ингээд бодохоор ингээд жил 48 тэрбум төгрөг. 48 тэрбум төгрөг бол асар их мөнгө л дээ. Одоо чинь бид нар дэд бүтцийн салбартаа, боловсрол, эрүүл мэндийн салбартаа шаардлагатай байгаа. Жишээлбэл эмнэлэг хүрэлцээг өгүүлээд бүтэн эмнэлэг барих хэмжээний л тоног төхөөрөмжтэй бүтэн том хэмжээний эмнэлэг барих хэмжээний л мөнгө шүү дээ. Тэгээд жилд ингээд зүгээр асгаж байгаатай адилхан. Яагаад асгаж байгаатай адилхан гэж хэлж байна гэхээр эсхийн ахлагч гэдэг нэртэй хүн яг ямар үндсэн үүрэг хүлээдэг вэ гэхээр яг энэ эрх баригчдын сонгуульд 4 жил бэлддэг, сонгуулаар нөгөө бэлдэж багцалж хайрцагсан хүмүүс аваач саналын өгүүлдэг ийм л ажил хийдэг гэж шууд хэлчихэд бол хэлцдэггүй. Энийг би өөрөө сая тойргоороо явж ажиллаж байхдаа бүтэн ойлгосон. За сонгуулаар хагас тус харсан. Яг тойргоор явж байхдаа юу ажиглагдсан бэ гэсэн чинь одоо уулзалт хийн штэ. Тэгмэд хүмүүс ирэхгүй. Яагаад ирдгүү гэсэн чинь тэнд ирж байгаа хүмүүс хэлж байгаа. Үгүй ээ эсхийн ахлагч нар чинь хянаад явуулдаг юм аа ярьж ирсэн. Гэр орлоо. Шууд очлоо, шууд фабрикт очиж уулзалт хийлээ. Тэгсэн чинь нэг хүн орж ирээд суудсан байсныг тэнд өсөн хүмүүс хуруугаараа заагаад байсан байхгүй. Тэгээ би ойлгодгүй. Тэгээ уулзалтаа ингээд хэлсэн чинь нөгөө хүн босоо гараа явчихж байгаа. Тэгсэн чинь гараа явсныхан дараа ялж байгаа. Тэр яг ингээд хянаа сууждаг юм аа. Яг одоо арчилсан намынхны уулзсан дээр ямар хүн ирж байна гэдгийг хараад ингээд хянаа сууждаг юм аа. Тэгээ ирэх юм бол яадаг юм гэсэн чинь төрөөс олгодог тэтгэмж тусламжуудаас нь хасаа ичдэг. Тэгээд тэр төрөөс одоо баахан халамжууд байдаг юм, тусламжууд байдаг юм байна шүү дээ. Хүнсний сахуулаад зөндөө юмнууд байдаг. Хүнсний толгооноос хол олон зөндөө дэмжлэг тусламжууд байдаг юм байна. Тэрийг нь сонгуулийн хэрэгсэл болгоод ашигладаг. Өөрөөр хэлэх юм бол нэг бодлоор одоо айл өрхөд туслаад байгаа юм шиг нөгөө талаасаа зөөлөн аргаар дарамт үүсгэж байгаа байхгүй. Жишээлбэл хүний сонгох эрхийг нь тэр чинь боомлж шүү дээ. Зөөлөн аргаар туслаад байгаа юм шиг байдлаар. Тэгээ би нэг гараа явж илаа дэлгүүрт нэг хүнтэй тааралдлаа эмэгтэй. Өө ямар сонин газар явж байгаа юм гэдэг. Инглээ би уулзалтаа хийлээ гэсэн чинь өө тийм үү над бидэрт хэлээгүй шүү дээ гинэ. Ер нь гэхдээ хэлсэн ч очиж чадахгүй шүү дээ. Яагаад гэсэн чинь үгүй эсхийн ахлагч нар чинь бид нар чи яг барьцдаг байхгүй. Хөөхий бидэрт бас туслал ийдэг юм л да гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ энэ нь өөрөө юу хэлж байгаа гэхээр тэр эсхийн ахлагч гэдэг нэртэй үндсэн хуулийн бус энэ оронтой бол үндсэндээ эрх баригчдын сонгуулийг одоо эрх баригчид үеийн үед одоо ямар ч судалгаа хийсэн муу байгаа мөртлөө ялаад байдаг шалтгаан бол ерөөсөө ингэж гэр орол байгаа айл өрхүүдийг энэ төрийн үйлчлэгээр далимдуулаад барьдаг юм байна. Барьцдаг юм байна. Тэгээ эсхийн ахлагч гэдэг нэртэй хүнээрээ. Тэгээд энэ бол нэг талаасаа хүний сонгогдох үндсэн хуулиар олгогдсон эрхэнд зөөлөн аргаар халтж байгаа, сүрдүүлж байгаа ийм хэрэг юм байна. Нөгөө талдаа Монголын төрд яг ийм эсхийн ахлагч гэдэг нэртэй хүн ерөөсөө ч хэрэг байхгүй. Нэгдүгээрт үндсэн хуулийн 57 дугаар зүйл дээр байгаа Монгол улс бол засаг захиргааны нутаг дэвсгэрээ нэгжин нийслэл, хот, аймаг, дүүрэг, сум, баг, хороо гэж байна. Хэсэг гэж байхгүй. Гэтэл Монгол улсын нутаг дэвсгэр засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулиар хэсэг гэд оруулаад ирсэн. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн бус аргаар дахин нэгж үүсгэсэн гэсэн үг. Үндсэн хууль заагаагүй нэгжийг үүсгээд тэгээ энэ нэгжтэд зориулаад нийслэлээс төсөв гаргаад ингээ гэрээ байгуулж ажилладаг. Төртөө гэрээ байгуулж ажилладаг. Одоо ажил гүйцэтгэлийн нэг тийм гэрээ байгуулж ажилладаг. Ингээд тэр гэрээ байгуулсныхаа дараа эсхийн ахлагч ер нь ямар үүрэг хүлээх вэ гэдгийг журмаар тогтоодог. Тэгээ ямар үүрэг хүлээдэг гэсэн чинь төрөөс явуулж байгаа үйл ажиллагааг иргэдэд таниулах. Тэгээ ярьж өгөх нь шүү дээ. Тэгээ төрийн одоо хууль тогтоомжийг одоо бас очиж тайлбарлаж өгөх. 3 дугаар гэмтэрхээс урьдчилан сэргийлэх ажилд нь туслах гэж. Монголын төр захимжиж байгааг яриад байгаа нэг талдаа. Нөгөө талдаа монголчууд бүх мэдээллийг гар дээрээсээ утсаараа авдаг болцсон. Хин нэгэн хүн заавал хаалганд огшиж хин дээр нь ярьж өгөх ямар шаардлагагүй цаг үе бид нар амьдарч байгаа. Тэгэхээр ийм шаардлагагүй мэдсээр үжиж ийм оронтой байлгаж байна гэдэг бол цэвэр сонгуулийн зорилготой. Тэгэхээр энэ бол ингээд үүнийг болиулах хоёр үндсэн шалтгаан байгаа. Нэгдүгээрт энэ бол давхарцсан бөгөөд ямар шаардлагагүй оронтой байна. Хамгийн чухал нь юу вэ гэхээр үндсэн хуулийн бус аргаар энэ бүтцийг ажилуулж байна. Жил болгон 48 50 тэрбум төгрөг зарцуулж байна. Тэгээ бид нар шиг өнөөдөр мөнгөгүйгээд
цалин дэтгэвэр нэмж чадахгүйгээл яг ингээд төр нь өөрөө ажлууд өгчөө хуваар ажил хийлгэж байгаа хүмүүстэй цалин хангамжийг сайжруулахаар мөнгөгүй гэдэг байгаа үст тэ. Тэгсэн хэрнээ намынхаа одоо сонгуул зориулсан хүмүүсийг санхүүжүүлэх мөнгөтэй л байгаа байхгүй. Тэгээ энэ бол одоо яригадаад байгаа юм биш. Олон жил яригдсан. Олон жил яригдаад шийдэгдээгүй. Яагаад шийдэгдээгүй гэхээр ардын нам бол дангаараа сүүлийн 8 жил одоо 10 дахь жил рүү орчин засагласан. Одоо бол сөрөг хүчин бол 42 судалтай. Бусад намуудтайгаа нийлээд нэг 50-д судал байна. Тэгэхээр ардын нам бол одоо бас дангаараа шийдвэр гаргаа явах боломжгүй нөхцөл байдалтай ийм парламент бол бүрдсэн. Тийм учраас намын бүлгээс ажлын хэсэг гаргасан 7 гишүүний бүрэлдэхүүнтэй Батбаяр гишүүн бол энийг нэлээд шүглүүлж ярьсан. Батбаяр гишүүн өөрөө ахалж байгаа. За ингээд намайг оруулаад Баярмаа гишүүнийг оруулаад ингээд 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаад дүгнэлтээ гаргаад одоо 2 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл ерөнхийдөө бэлэн болоод өргөн барих гэж байна. Хуулийн төсөл яагаад ингэж удаж байгаа вэ гэхээр ерөөсөн процедур нь тэр. Өнөөдөр санаагаа бодж оллоо гэд хамгийн хурдандаа 3 сарын дараа л тэр хууль тогтоомжийн хуулиараа тэр бүрдүүлбэр бусад шаардлагуудыг хангасаар байтал ингэж таардаг. Одоо бид нар ингээд парламентыг байрлуулад дахиад 1 сарын хугацаа авах гэсэн үг. Засгаас бас саналууд аавна гэд ингээ өргөн барих хугацаа бол дахиад ингээ жоохон хойшлогдсон. Ямар ч үсэн төсөл маань бэлэн болсон. Ингээд бүлгээс өргөн барина. Ингэж бид нар наад зах нь авилгын сонгуулиас ангижирна. Ядчил хүн, иргэн хүн өөрөө өөрийнхөө хүслээр одоо сонголтоо өгөх боломжийг нь өшөө илүү тэлж өгнө л гэсэн үг л дээ. Одоо ч гэсэн хүмүүс бол өөрөө өөрсдөө саналаа өгөх бүрэн эрхтэй байгаа. Гэхдээ дам нөлөөллөөрөө энэ дарамт үүсгэж байгаа бол бодиттой гүн. Энийг өөрсдөө ч хэлж байгаа. Яг нь ил хэлж чадахгүй л байгаа гэж байна. Нэгэн засаг захиргааны нутгийн дэвсгэрийн нэгжийн тухай хууль нөгөөдг нь ямар хуулийн дуршлаг? Нийслэл хотын эрх зүйн байдлын тухай хууль. Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль. Бага. Энэ хоёр хуульд өөрчлөлт оруулж ээж энэ бүтцийг алга болгох юм билээ. ТҮ-гээр цалинжиж байна гэдэг нь шүү дээ. Төрийн албан аргач болчихсон үйлчлэлийн яах вэ? Одоо гэрээ байгуулж цалина. Гэрээтэй ажиллаж байгаа гэсэн үг. Гэрээтэй ажиллаж байгаа. Үүнээс гадна дахиад янз янзын албан тушаалыг зөндөө бий болгосон. Жишээлбэл одоо олон нийтийн цагдаа гэж байна. Бүр 4 дахь хувцастай. Энэ жилээс бүр 4 дахь хувцастай болсон. Дүүрэг болгонд байгаа. Та нар одоо ингэ очиод сургалтад үзээрэй. Хороо болгонд байгаа. Нэг олон нийтийн цагдаа гэдэг нэртэй юм ногоо хувцастай шиг санагдаж байна. Тэгээ хөдөлмөр үсээ доод хэмжээгээр цалинждаг. Цагдаагийн газар дүүрэгтэй хамтраад нэг тийм бас нэг оронтой бүртгэгдсэн. Ингээ байждаг. Цагдаагийн газар энд байна. Тэгвэл бас дахиад олон нийтийн цагдаа. Яг ямар үүрэг тэр би олон нийтийн цагдаа гэдэг та нар ойлгож байна. Би бол ойлгохгүй. Тэр одоо матаач, хуучнаар бол матаач эсвэл одоо доо яамны, ах яамны нөгөө мэдээлэгч те инхжүүлэгч юм уу? Тийм ээ. Ойлгохгүй байгаа. Жишээлбэл иймэрхүү зөндөө орон тоонууд бол давхардлууд бий байгаа. Тэгээ ингээл яг доод шатандаа нэгжээрээ дамжуулаад ингээд нэг юм төсвийг шимэгчилсэн бүртэн авилгын систем угсарцсан. Энийг бол би хуулийн хулгайг шууд хэлж байгаа. Хуулийн дагуу боловсон хулгай гэж хэлж байгаа. Тэгэхээр эрх хөрөгчд бол яг энэ системээр, энэ авилгын системээр л өнөөдөр төрийн эрхэнд байгаа болохоос биш олон нийтийн яг 100% итгэл үнэмшил сонголтоор өнөөдөр төрийн эрх бариад байгаа биш гэдг нь бол